За өдрийн мэнд нөгөө нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За бид хоёр ээлж дугаараа хийх гээд Төв номынсан дээр ирсэн байна. За Төв номынсантай хамтран бэлтгэдэг нэвтрүүлэг маань эхэлж байна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сайн мопед хамтран ажиллаж байгаа. За дээрэс нь BSB банк санхүүгийн байгууллага бизнес эрхлэлдэг эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн бага хүүтэй оюун хатан нөхцөлтэй ийм бизнесийн зээл бизнес эрхлэлдэг эмэгтэйчүүдэд зориулж гаргасан юм байна лээ. За ингээд энэ зээлээрээ BSB банк санхүүгийн байгууллага бидэнд хамтран ажиллаж байна. За өнөөдөр хоёулаа дахиад 91 оноороо хагас угас аялаад тэгээ бүр 54 он руу очино гэж шийдчихсэн. За тий. Энэ нөгөө нийслэлийн сонин бичиг сонин байна тий. За нөгөө нэг алтан зохицсон тухай нэвтрүүлэг одоо хийгдэж гэнэ гэдэг хийсэн байсан шүү дээ. За тэгсэн. 3 сарын хууль, хэдэн сарын хуулаа? Юунд сонин уу? Нийслэлийн сонин бичиг үү? 1 сарын 17-ных байсан. 1 сарын 17-нд байсан. Тий, 1 сарын 10-их байсан. Тий. Тэгсэн чинь 1 сарын 26-нд айгүй тэр даруй алтан зохицсны эрдгийн тухай тэгээд энэ пластик гэж хүн өөрийнхөө юу бодлыг бичсэн байна. За. За их сайн ачаа унш та. Хар гаргийн хүн алтан цогцоо нэхэж байна хэмээн нийслэлийн сонин бичиг сонины энэ оны 6 дугаар дугаарт туяагийн сонирдуулсныг уншин ням гарагт зурагтаар зохиолч сэтгүүлч Дожоод оржийн хөтөлсөн нэвтрүүлгийг үзээ төрсөн сэтгэлдээ өгүүлье. Хар гаргийн гайхалтай үйл явдал сүүлийн үед дэлхийг дослохох боллоо. Манай оронд л гэхэд өвөр хангаан сурагч охин, ховдын малчин эмэгтэй, хөвсгөлийн жолоочтой учирсан явдал, дархны хавьд сургуулийн хүүхдтэй уулзаж оршуулгын газар ухсан, завханд сургуулийн хүүхдийг онгоцонд суулгаад буцааж авчирсан, одоо Сэлэнгийн Төмөр Баатараас алтан цогц нэхэж байгаа нь монголчуудад тохиолдсон гайхалтай бөгөөд нэг бодлын баярлж бахархмаар, айж сүрдмээр, гомдож гонсоомоор учрал явдал төдийгүй. Үнэхээр улс орны цаашилбал хүн төрлөختний хүчин чармайлтаар учрыг нь олж ухааныг нь тунгаах амин чухал асуудал болоод байгаа юм шүү. Дэлхийн олон улс гүрний дотроос манайд ойрхон олон удаа тохиолдох боллоо. Буусан газар нутг нь тодорхой, уулзж учирсан хүмүүс нь бүгд эсэн мэнд, хар гаргийн хөлөг, хүмүүсийн дүр төрх, зан авир, үг яриа, үзэгдэл, үйл явдалд цөм адил төстэй байна. Манай эх орон ард иргэд яахаараа хар гаргийнханд хачин сонирхогдож тэдний бай сорилт болж байна вэ? Ер нь хар гаргийнхны шилэн сонгож уулзсан учирсан хүмүүс хүртэл олон талын сорилт сонголт туршилтаар тодорч тохирсон хүмүүс байх шиг. Энэ бүхэн бол миний бодол шүү. Хар гаргийн тухай сэтгэн бодож танин мэдэх, нэгтгэж дүгнэх арга зам боловсруулах гээд үе олон асуудал байгаа нь ойлгомжтой. Ямар ч байсан зохицолбор арга хэмжээ авч алтж бай, мөнгөч бай, цогцыг нь олох хэрэгтэй. Олон асуудлын зангилааг тэр цогцол тайлна. Ярилцлага нэвтрүүлгээс үзвэл олон удаагийн ийм гайхалтай явдлууд маань арай ганц нэгэн сурвалжлах сэтгүүлчдийн санаачлаг зүтгэлээр явагдаж байдığım биш байгааг эргэлзэлд хүрэх юм. Гэхдээ хар гаргийнхан байлаач, үгүйч үнэн үннийг нь олж, учир шалтгааныг нь тайлах нь нэг буюу хідэн иргэн зохиолч сэтгүүлчийн төдийгүй улс гүрний эцсийн эцэст хүн төрлөختний өмнө тулгарсан асуудал бусуу. Наад захын асуудал гэхэд Төмөр Баатартай тохиолдсон явдлыг үдсэн хамт байсан хүмүүсээс учир байдлын үнэн худлыг мэдүүл хэрэгтэйсэн. Эх орон иргэддээ ийм гайхалтай явдал тохиолдоод байхад бодит байдлыг олж мэдэж тодорхойлоход улс гүрэн маань санаа зовхгүй хөрөнгө хүчээ хайрлан гамнаж байж таарахгүй. Гайхалтай үйл явдлын учир шалтгааныг олж тайлахад өөрийн хүч тэнхээ нөхцөл бололцоо байдгүй юм бол бусад улс оронтой хамтран ажиллаж яагаад болохгүй байх вэ? Хар гаргийн хүнтэй уулзаж учирсан иргэдээ хараа хяналтанд авч хамгаалж судлах шаардлагатай. Хэд асцүг гэж хүн ингэж бичжээ. За зөв уншичаад юу бодсон гэж те их гоё бичдэг, яруу бичдэг ч юм уу те үгээ ингээ зөв илэрхийлдэг ч гэсэн те тэдэлэн чинь хүний ухааныг илтгэдэг юм байна. Өмнө ингэж боддог гэсэн чинь айгүй ер нь ухаантай хүн гэдэг гоё бичдэг тийм ээ хурц бичдэг ч гэдэг ч юм уу те тэгэхээр энэ ухааны илэрл биш тий хинч юуч бичиж болох юм байна тийм баг ер нь тий тэгэхээр бол яг энэ дээр бол одоо ингээд үнэхээр одоо бүр ингээд авцалтайгүй юм айгүй гоё яруу тодор биччихийг хинч байгахгүй юм байна. Тэр бол авьяас. Тийм авьяас байдаг. Тэр бол авьяас. Тэр бол ухаан биш ээ. Тий.
тий мэдгүй одоо тэгээд тэр үед одоо нэг юм байсан шүү дээ. Ингэж тэр нэг бүр онл байдаг юм байл шүү дээ, тийм ээ. Одоо ингээд эдийн засаг ингээд шууд хямралд ороод ирэх юм бол хар гаргахын аюу их үзэгдэл харагдаал. Тэгээд тийм зүйл рүү, тийм сонин хачин үзэгдэл рүү хүмүүсийн нөгөө нэг оюун санааг яг нөгөө бодиттой байдлаас нь холдуулах гэж алваар тийм нэг ажил хийдэг. Тэг улс нь одоо нийгмийн цаанаас. За. Тий. Тэгэхгүй л одоо яг өөрийнхөө өнөөдрийн талхыг өнөөдрийн ажлыг бодоод байвал галзуурах гэдэг шүү дээ. Тэ. Тэр галзуурахын оронд тийч хар гараг байна гэхээр нөгөө хар гарагаа гарч нөгөө сатардаг үндсэн нөгөө хүнд дарамттай амьдралаас нөө. Тий. Тийм бүр яг бүр тийм технологи байдаг гэж. 100. Тий. Тэр бүр Америкт амар хэрэгждэг байсан гэж шүү дээ. Одоо бол наадах чидгээ сошиал дээр ийм технологи бүгд мэддэг болчихоо шүү дээ, тий. Одоо бол мэдээ. Тэр үед мэдэхгүй шүү дээ. Харин тий. Одоо бол ингээ нөгөө нэг хэрийг дарах гэж дахиад нэг өөр хэрэг сөхөж. Тий, ингээ шогуулдаг тий нийгмийг. Тий. Тэр бидний хувьд бол энэ үед бол энэ нэг бүр яг үнэн гэж хүлээж авч ирсэн шүү дээ. Арахгүй. Тий. Тэгэхээр нөгөө нэг сон дээр бичсэн байлээгээл тэгэл энэ бол маш том баримт болдог байлаа л да. Тий. 89 оноос өмнө бол. Тэгнэ. Тэгээд дараа нь тэгээд эн чинь нөгөө нэг сонь чинь яг тэргүүрэл байгаа юм гэж төсөөлөд байтал сонь чи өөрөө үе шар хөвлөл болоо төвөрцсөн байсан. Тий. Тэгэхгүй тийм ээ. Сонь дээр бичдэг болго үнэн биш болоо авчлаа шүү дээ чи. Тэгсэн. Тий. Гэтэ өөрөө ингээ нөгөө яг ингээд үнэн худал нь мэддэхгүй ийм нөхцөлд орохоор хүн айгүй стресстэй гэсэн шүү дээ. Тий. Тэгээ хүмүүс ер нь тэгж суудаг шүү дээ. Зүгээр л цорын ганц үннийг хэлчихэ шүү дээ. Яг үнэн нь айлий. Эсвэл тий хамгийн зөв зам нь айлий гэдэг. Тий. Тэгээ нэг ийм абсолютны ийм хайгаад байдаг шүү дээ. Ингээ нэг ийм Бог энэ замаар явбал ийм, энэ замаар явбал ийм. Гингуудгүй яг аль нь зөв юм. Тэрийг л илчгэлтэй гэл. Тэгээд туйлын одоо зөв зам нь аль ингээл асуугаад байдаг. Одоо ингээд кино ингээд үзээ. Юу манайхан нь аль ингээд. Манай тал нь аль ингээд. Манай тал дайсны тал тэгээд дунд нь ямар ч юм байхгүй. Тий. Харин тий. Манай талд сайн хүмүүс байна. Манай талд муу хүмүүс байна. Тий. Тэгээд дайсан тэгээд манай талын баатрууд. Хүний тарих чи өөрөө ингүүл аягүй амар амгалан байдаг гэсэн шүү дээ. Энэ бол дайсан, энэ бол манай тал. Тий, тэгээ ерөөсөө ингээ цорын ганц зөв зам байгаа гэж боддог. Тэгэл яг би бол олон удаа тэгж асуулах жилвс. Гэхдээ за төвхтэй юм ямар ядаргатай. Зүгээр л хамгийн одоо цорын ганц үннийг л хэлчих. Эсвэл яг хамгийн зөв зам нь юу юм? Хамгийн зөв зам гэж байхгүй л дээ. Тий, тэгэл ингээл аль нэгийг сонгоно гэхээр ямар ядаргатай юм бэ гэл. Тий. Яг тий. Тэр арахгүй. Тэгэхэд тэр үед бол нэрээ ингээд би боддоо шүү дээ. Яагаад хүмүүс ингээд нэг тийм социализмын үеийг аягүй тийм цаг сайхан байх гэж ярьдаг гэсэн шүү дээ. Тэгэд нэг цаг сайхан байхад гэдэг зүйлийнх нь олон зүйлийн нэг шалтгаан нь хүмүүс ингээд нөгөө юм эргэлзээ байхгүй байдаг гэсэн баг. Тэр чинь өөрөө стресс багтаа шүү дээ. Хүмүүсийг эргэлзүүлэх юм байхгүй. Ганцхан хэвлэлтэй, ганцхан телевизтэй, ганц радиотой, сонин дээр бичсэн юм болгоно одоо үнэн гэж итгэдэг. Тэгэл болоо. Хүн өөрөөр нь шийдвэр гаргуулах ямар ч юу байхгүй, боломж байхгүй болохоор нэг бол айгүй амар. 76 оны үнэн сонин уншчихлаа гарч ирлээ. Тэгсэн чинь Италийн иргэдээ одоо эмэгтэйчүүдэд тийм ээ одоо эдийн засгийн одоо хямралны манай эмэгтэйчүүдэд тий хөөрхөн эмэгтэйчүүдэд айгүй хүн тусч байна. За өнгөтэй орны нүүр царай гэдэг тийм болон байгаа байхгүй юу. Тэгээд яаж юм гэсэн чинь эмэгтэйчүүд маш хүн тусч яасрал цэцэрлэг нь одоо тий хаагдж байрал тий. Тэгэхээр яасрал цэцэрлэг хаагдгаар яагаад зөвхөн эмэгтэйчүүдэд тэр нь хүн тусдгийг зүгээр логикоор бодолтой. Тэр чинь аавтай юм байгаа үстэй. Гэхдээ тий аав нарт нь хэцүү биш юм уу? Ээж нарт л хэцүү байгаа байхгүй. Ээж нар нь хүүхдээ ардаг болохоор. Тэгээ би бодлоо. Жохон ингэ ухаад бодох юм бол аав нарт нь бас л хэцүү байгаа шүү дээ. Тэр гэр бүлд нь хэцүү байгаа байхгүй юу? Тэгэхгүй зөвхөн тэр эмэгтэйчүүдэд айгу хүн тусч байна. Одоо энэ хөрөнгөтэй орны одоо энэ тий наадах ч бол амар жиг эмэгтэйчүүдийн өстө мисожинистик төглөө тийм хандлагаар бичсэн биш үү? Хүүхдийг бол зөвхөн эмэгтэй хүн л өсгдөг. Эмэгтэй хүн л хардаг. Тийм болохоор цэцэрлэг хаахт бол эмэгтэйчүүд л хэцүү. Харин тий яагаад аав нарт хэцүү байж болдгоо юм тийм үү? За. Тэгэл за гэл бодчихлээ л тий. Тэгээд ингээд цаг-цагаар ингээд бүх юм ингээд мэдээлэл нь ч өөр байдгийм байна. Хөргөх арга нь ч гэсэн арай өөр байдгийм байна. Тэгээд одоо энэ 80 оны сонин хэвлэлүүдийн нэг юм илэрхийлэх гэж айгүй уран цэцэн үг хэрэгжилж байгаа үз ихэнд нь
Тий. Айгүй их уншсан. Юу хуучны зохиолууд бас тэгдэж штэ. Бүр ингээд бүтэн хууц дамнаал ингээд нөгөө ингээд байгалийн үзэгдлийг яриа л. Тэгэл тийм мод урсаа, тийм гол урсаал, тийм сайхан үүлэн тэгээд бүр яваа л. Ерөөс үйл явдал гарч ирэхгүй. Штэ. Золхмаар. Тэр ер нь тэр цаг үеийн юу онцлог байсан. Тийм байна. Тэр юу майнеритийн Ацела Баатар гэдэг юм дээр тэрэн дээр ингээл бас л нэг Флорида нутгаа магтанд дуулаад эхэлдэг шүү дээ. Линда Флорида гэдэг юу цэцгийн орон Флорида. Та чи ямар сайхан үндэстэнтэй харагдана байгаал. Тэгэхдээ дотоод оруулцдаг юм аа тэр чинь. Тий. Дотоод оруулцдаг тэр яалтчгүй тий гоё юм тий. Тэгээд сонин монин дээр ингээд бас яг тэгэхэр чинь айгуу санаа. За энэ ч 1 сарын 26-ны сони юм байна тий. 91 оны 1 сарын 26. Хоёул 91 онд яваад байгаа шүү дээ. Тийм байна. 91 оны өвөл яваад байгаа шүү дээ. За. Тэгээ 91 оны өвөл яваад байгаа тийм ээ. За одоо бол 91 оны 3 сарын 9 гинэ. Яг баг 35 жилийн өмнө гэсэн үг тийм ээ. Тэгээ адал хууч, тэгээ үнэн худлын заагаар гэл ингээл нөө болсон явдал гэл илдэв сонин гэл иймэрхүү одоо юунууд аюу их бичигдэж штэ. Улаастай ногоон дээлтгээл нэг тийм сүтгэр сүнсийг зайлуулсан гэлтэй. Энэ бол зүгээр зугаал та. Тий. Зүгээр зугаа авахгүй тий. Энэ нь хинч үнэн чигээгүй, тэгээ худлаач гээгүй тийм ээ. Зүгээр зугаа. Тэгэл тэр үеэс эхлээл ингээд нөө сонингууд тийм ээ. Одоо хүмүүсийн сонирхол татах юм бичих ёстой, хэвлүүлэх ёстой гэдгийг одоо үе тэр чинь мэдээж ойлгочлгүй явахд тийм ээ. Тэгэл одоо яг иймэрхүү юмнууд одоо яг энэ үеэс эхлээд иймэрхүү юмнууд айгүй хэвлэгдэж эхэлсэн тийм ээ. Тэгэл нөгөө эротик өгүүлбэрүүд айгүй. Тийм ээ. Тийм. Тэгээд би энэ чинээс энэ тэр нөгөө хоршууллын хохирогч гэдэг энэ их сонин үйл явдал. За. Тэгээ арай л хатуу байсан юм уу гэж би бодлоо. Энэ хойд чи уншдаа чи юу гэж бодчих юм. За, ардчлал гүнзгийрч ил тод байдал өрнөх явцыг ухамсар мөчид зарим хүн буруугаар ашиглаж зөвхөн ярих хэлэх шүүмжлэх талаас нь өрөөсгөлөөр ойлгох. Тэрч байтугай түүнийг хамт ажилтдаг нөхөдтэйгөө хувийн тооцоо бодох арга болгох. Улс төрийн соёл дутснаас хөөрч даруйх зэргээр нийгмийн амьдралын сахилга журмыг зөрчих явдал налайх хотын хэмжээнд гарч байна. Ардчлал ил тод байдал бол сахилга дэг журмын эсрэг дур зоргоор авирлах явдал биш ээ. Тухайлбал налайхын уурхачин спорт хоршооллын даргаар ажиллаж асан Дамдын сүрэн мөнгө цагаан нүд улаан гэгчийн замд орсон нэгэн. Тэр хоршооллын нэрээр банкнаас 5,000 төгрөгийн зээл авч ажилдаа сүүхэтээхэн орж бүтээгдэхүүнээ дархан Эрдэнэт хот өмнө говь Хинти Булган зэрэг аймагт борлуулж хөлтөөхөн хөдөлж хүлчүүрхэн наргиж явжээ. Гэхдээ тэр хувьдаа ашиглах хуурам эхлэх аргыг сормог эзэмшсэн боловч олонний хараа төрийн хяналтаас болторсонгүй. Нийт 50,399 төгрөг 12 мөнгийг хувьдаа ашиглаж өргөдүүлсэн хэрэгт Бүгд найрамдах Монгол Ард улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 111 зааснаар Улаанбаатар хотын ардын шүүхээс Дамдын сүрэнд чанга дэглэмтэй колонд 8 жилийн хорихол ноогдуулж шийтгэв. Зах зээлийн эдийн засагт шилжиж буй өнөө үед хэн залтай сүүхээтэй нь бусдыг шулж дамын наймаа хийх зам шуударч болох мэтээр буруу ойлгол Дамдын сүрэнгийн замаар орж болзошгүй нэ. Налайхдах хууль зүйн зөвлөгөө өгөх газрын эрхлэгч мягмарч явгүйний. Энэ хүн дамын наймаа хийсэн юм уу эсвэл төрийн мөнгө биш ээ. Манай 5,000 төгрөг зээлээд авчихсан юм байна. За. Яа нөө байгууллагын нэр дээр. Тэгээд өөрөө 8 хийсэн биш тэргээр 8 хийчихгүй юу да. Тэгээд 8-ных нь үнэн 50,000 болж 5,000 төгрөг зээлсэн 50,000 төгрөг. Сайн ус гэсэн бэ тий. Яа 10 дахиад нугалсан шүү дээ. Супер бизнес юм шүү дээ. Тийм. Тэгээд эдүүний төлөө те. Арай чанга өгсөн юм шүү. Надад бол тийм л юм байна. Арай л чангтай те. Чанга дэглэмтэй. Гэдэг чинь 8 жил. Тий. Харин тэгээд сүнслэг тийм ялгагддаг. Йоо, тийм ээ. Тийм магадгүй заах ингээ нөгөө одоо байгууллагынхаа нэр дээр мөнгө зээлсэн бол одоо хохирлыг нөхөн төлөх мөлөх магадгүй одоо юу гэдэг 1-2 жил нэрээ. Тэгээд нийтээрээ харин тэг нөгөө 8 хийх гэдэг бол ерөөсөө бусдыг шолон мүлжих гээд ойлгоцсон хүмүүс бол тэгэл ингээд магадгүй тэр хандлагаараа ч шүүгчин тэгж шүүсэн ч гэж магадгүй тий.
зүгээр л би ер нь яг тэгж яасан тий хандлагын хувьд улсыг одоо шамшигдуулсан гэдэг энэ чи бичээд байгаа үстэй. Яг шамшигдуулсан яг. Тийм ээ. Тий 50,000 төгрөг зээлхэн зээлсэн. Тэгэхэд нийт 50,000 төгрөг. Тэгээ хураагаад авчлаа. Бодоо юм биш үү? 10 өсгөд хураагаад авчихсан шүү дээ. Хөргээд энэ чи өөрийнх нь тийм ээ. Тэг хүч хөдөлмөр 40 өдөр нутгаар яваад 8 арилжаа хийгээд төвөр хийж явж байгаа байхгүй. Одоо тэр нөхөр нэлээд сүхэдтэй. Тий. Актер нөхөр байгаа байхгүй. Харин тий. Тий одоо энэ хүн байдаг болов яадаг бол гэд гинт бодогдоод байвал одоо нэлээд нас өндөр гарцсан. Тэр юунд дээр тэгж гардаг шүү дээ тий. Нөгөө нэг хоньны найр гэдэг кинон дээр тий ингээд хот руу ингээд имчилгээд яваад тэгээ ингээд 8 ээжсэн чинь тий. За чи хот руу имчилгээнд явсан хүн ягаа энд явж яадаг вүлээ. Зүгээр л нэг хүн мөрөөрөө зүгээр 8 ээгээ явах гэж байгаа байхгүй. Вана нэг юу хөргөн өдөр чинь бас л яг тэр асуудал хөндөгддөг штэ. Тэгээ нэг хідэн малаа зарах гэд тийм ээ. Тэгээ бас юу руу явдаг штэ. Аймгийн төв рүү явдаг штэ. Хот руу явдаг. Хот руу явдаг. Тий хот руу. Тий. Хотын хүүхнүүд хөөрхөн шоу. Тий. Ихтер тэгээд байдаг штэ тий. Яг тэр канон дээр бол манай хоёр чинь их буруу юм гээд байгаа штэ. Тий ер нь харин тий. Тийм буруу юм гээд байгаа байхгүй юу? Тий буруу юм гээд. Буруу юм гээд байгаа. Тэгээ панс 8 өсргээд чинь тий. Тэгтээ тэгээд ингээд зэрэгцээд ингээд 8 яг бүр ингээд зэрэгцээ шугам болоод нөгөө далд эдийн засаг гэдэг социализмын үед айгүйх 8 явдаг л байсан шүү дээ. Тэгэл гар дамжаал. Тий. Тий гар дамжаал 8 хийгээл. Тий. Тий би тий алтан бүгж ямиг ингээд өгж солилцож авч байгааг харж лээсэн. Тий. Харин тий ямар их мөнгө байл гэж л 400 500 төгрөг гээл. Тий нэг юм зүгээр нэг юм бүгж шүү дээ. Тэгээ тэр нэг айгүй их тийм их юм болгож хоорондоо ярилцаал. Одоо нэг хүн алтан ямиг худалдаал аваад ирдэ. Бүгж худалдаал аавал тийм ээ. Тэгт чинь тэр хүн шивнээл ингэж нэг алтан ингэ зарсан гэлээд гисэн гэлээгээл би тэр ээж мэж имэмийнхээ яриг би айгуусан санддаг шүү дээ. Тэр алтыг тэгэж авсан гэлээд гисэн гэлээ. Тийм борлуулсан гэлээ. Тэгэхээр тэр нэг ингэ шангаар ярьж болдгоо л нийтвэсэн. Бол гарах гэдэг. Тэгсэн ирнэ ингээ тий тэгсэн ирнэ бүгд 8 хийгээд идэг. 8 их муу гэж яриад ингээд одоо үзэл суртлын хувьд тэгээд идэг. Тэгсэн ирнэ өөрөөсөө яг өөрийнхөө хэрэгтэй юм дээр 8 хийгээл яваад байдаг. Юун дээр хойд солонгосын тухай Данко гэдэг нэг хүний юм дээр төлөвлөгдөд ярьж ирсэн шүү дээ. Хүмүүс улсын ажилд орох айгүй дуртай байдаг гинэ. Улсын албан хаагчид болохыг хүсдэг. Яг гэх юм бол тэнцээ юу хангамж аюу сайт. Хоол одоо тэ ховц юу гэдгийг те хангамжаар ингээд бүгдийг хангачдаг болохоор цалин баг байсан ч хамаагүй. Гэхдээ одоо бас юм өөрчлөгдөд одоо нэг зах зээлийн байдалд одоо ингээд шилжиж байгаа болохоор одоо нөгөө л одоо энэ хоршооллыг өхрөгч гэдэг шүү дээ. Ийм нөхдүүд гарч ирээд байгаа. Тийм гэсэн харин гэхдээ яг ингээд яг манай социализмтэй ижилхэн байсан гэж байгаа гэж үздэг юм байлээ. 8 бүгд ингээд явдаг. Тэг бүх бүр ингээд олдохгүй юм байхгүй. Тэг бүгдийг нь олж болдог. Тэрийн нөгөө хариуцах дараа нар нь мэддэг. Тэгтээ тэгэл нүдэ айнаал тэгэл ингээд эргэлдээл 8 явдаг. Одоо ийшээ ингээд нэг гараад зүгтаасан хүний гэр бүл одоо ингээл шорон моронд оруулаад буудуулдаг молдог тэр шуудлаа юм байхгүй гинэ. 100 шат таадагчгүй. Тэгээ харин өчир дарамтлаж мөнгө авчаал явчихдаг. Тий. Тий жоохон дарамттай байдаг. Тэрнээс бол нэг тийм бол нэг тийм сүттэй бол байхгүй. Ер нь тэр 80-д он 90-д оноос бол сударсан гэж хэлсэн шүү. 100. Тэгээ утас барих зөвшөөрсөн утас ер нь ихэнх нь барьдаг гэж шүү. Одоо ингэдэн нь бол тий. Тийм харин тэр нөгөө электрон барааны дэлгүр мэлгүр гэдэг ингээд одоо махт үзүүлэн ч юм уу мэдэхгүй л дээ. Тэгэл байл шүү дээ тий. Тэгээд энэ манай нэг хоршоол гэл хоршоол гэл ингээд эхлээл тэгэл би л айгүй хоршоол гэхээр л одоо энэ манай хоршоол урцаагаа нэг хэлдэг юм байна. Тэгээд тийчээд юу шар дэлгүүр гэж байна шүү дээ. Шар дэлгүүр дотор гэдэг баахан боо ийсэн гараар хийсэн пүнтүүз. Тий, ховын аж ахуйтай ховын тий хээ гэж үздэг гэсэн айгүйх. Одоогийн компаниудыг хойр эрхлэх аж ахуй гэдэг. Хээ одоогийнхоор бол одоо энэ юу юм одоо юу юм шиг нэг юм одоо цахтар 8 хийдэг шиг тийм нэг юм одоо юу тийм.
Одоо хуваараа одоо ингээд нэг юу хийгээд пунтуцгээ зардаг үнийг би мэднэ байсан. Яг 90 онд 91 онд хуваараа пунтуцгээ зардаг байсан. Нөө майор аюу гоё хийдэг байсан. Тэгэхээр би бодоо тэр майор тэр танзар манзар хятад ирлизүүд тэгдэг л та мондөг хийдэг байсан. Тэр пунтуцыг даяалгаа яа. Зөө за. Би пунтуцыг юугаарч идэх гэдэг шүү дээ. Тэгээ бүдүүн цагаан пунтуц. Одоо үе шиг солонгос пунтуц идэх, монгол пунтуц идэх гэж сонголт байхгүй шүү дээ. Олцсон юм л. Амар бүдүүн пунтуц үү. Тий. Тэр хүлээсэн. Тэгээд ингээд юм чи өөрчлөлт. Тэгээд дараа нь ингээд хүмүүс хям хийдэг болоо. Танаа ер нь нэр нэг хэсэг айгу хямд зэхэд. Гүү зүгээр айгу хямд зэхэд ажилтдаг байсан хөдөөнөөс ирсэн гэж ярьдаг байсан шүү дээ. Нэг хэсэг айгу хямд зэх. Тий, нэг хэсэг айгу хямдны зэх айгу гарсан. Тэгээд нэтрид гэдэг юм шиг тэр үеэс л нэтрид шиг гэж махын ингэж гоё урлаалгадаг юм гэлээ гэж. Тэгээд тэгсэн чинь дараа нь тэр нэтрид нь хортой гинэ гэж сонсгддаг. Тий, сүүлийн нэтрид үе хям гэлөө. Тэгээд нэтрид үе хям. Тэгсэн чи тэр нэг хортой юм бишээ гэж буцаагаад санаж нэг хэсэг тэгээд 50 ундаа тий ундааны зэхөө цүдэн ёо зүгээр гээд юу болгоно би нэгдүгээр курстэй саяхан шүү дээ 99 онд нэгдүгээр курстэй эхлэлгүүрийн артлын байранд ундааны зэхтэй тэгээд тэнд нэг гөөхий аваа 50 төгрөгөөр нэг гөөхий аваа нэг ундаа аваад тэгээд тэр шин 50 мөнгөөр авчаад тэгээд нэг төгрөгөөр зарчдаг байсан. Ундаагаа нөө. Тий. Тэгээд яг нэг нугалж байгаа үстэй чинь. Тий. Тэгээд ингээл айгүйх гадуур ингээд хүүхдүүд нөгөө нэг юутай ундаанууд барьцсан юм шиг. Манай баг амууч нь бас байрныхаа хүүхдүүдэд дагаж яваад ундаа зарцсан зогсчихсон. Бас тийм явдлаасан шүү. Тэгээд байрны падуул дор болгоныг ундааны зэвтэй. Тий, тэгээ ингээ юу яад ингээл нөгөө муухай хэртэй байна дотор ундаага хийдэг ингээл гэж. Бити яваад байгаа ч. Тий. Яг тэр үечил яг ингээл тэг хүн болгоо юм хийж эхлэх гээл. Тий. Тэр ийм амар том нөгөө баллон төмөр баллонтой газ юм шүү. Тий. Тэгэл ундаага найруулалт гიშг газ шахчихдаг юм шүү. Тий. Тэгээ шууд хажууд нь зогсож байгаа нэг уурчаа шилээ өгч явдаг. Тэгээ яг тэр үеэсэн шүү тий. Тэр сонир үеэсэн. Тэр тэгээ бүр 99 он 2000 он хүртэл явсан шүү дээ. Сонин тэгэл 2000 он гараад тэгсэн. Тэгэл багассан шүү. 2000 он гараад тэгээд огцон багассан шүү. За. Намайг ойтон 99 онд ойтон болж орч гэх тийм ундааны цэхүүд байсан. Манай найз ажил байсан. За одоо бүр 54 оны актер сонио. За 54 оны үнэн сонин 8 дугаар сарын 1-нд чинь. За 20 мөнгө байсан байх шүү. 20 мөнгө. За энэ өдөр 8 дугаар сарын 1-нд бүгд найрамдах Хятад ард улсын төрийн захиргааны зөвлөлийн ерөнхий сайд бөгөөд гадаад явдлын яамны сайд Жон Лай Улаанбаатарт хүрэлцэн ирвэ. За. Энэ үед нөгөө Хятад манай хоёр жигтэй хүн байсан. Жигтэй хүн байсан. Ах トゥ нараа хүртэлтэй 62 он хүртэл юм уу та. Оросууд Хятад муудаал тэгэл нөгөө Оросын нөлөөгөөр л яцсан бил. Тэрнээс манайхан ингээд Хятадтай амар муудалцаадсан юм байхгүй юм байна. Тий. Энэ дээр ингээд явж чад энэ хараа бүгд найрамдах Хятад ард улсын төрийн захиргааны зөвлөлийн ерөнхий сайд бөгөөд гадаад явдлын яамны сайд Жон Лайг Улаанбаатар ирэхэд нөхөр Цэдэн балаас баяр хүргэж хэлсэн үг гэд. Тэгээд энэ ингэж Мао Цзэдун тэргүүтээ өөрийн нам засгийн мэрэгэн удирдлагын дор шинэ хятадтай байгуул өөрийн орныг социалист ёсоор үйлдвэржүүлэх их программыг биелүүлж байгаа агуу их хятадтай ард түмэнд бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар ба Монголын ард түмний өмнөөс би чин сэтгэлээсээ дахин өрөөж хүсье. Монгол ба Хятадын ард түмний ах トゥ угийн найрамдал өсөн бэхжих болтугай. Агуу их бүгд найрамдах Хятад ард улс мандтугай. Манай нийтийн хань. За. Агуу их зөвлөлт холбоот улсаар манлайлуулсан инх тайван арчлал социализмын өшрөг лагер мандтугай гэт. За. Тий. Зөвлөлт холбоот улсаар энд өгн зөвлөлт холбоот байхгүй л байгаа. Тэгээ заавал энэ нэг ингэж. Тэгээд энэ дээр ингэж хэлсэн үг нь тийм ээ. Жон Лайгийн хэлсэн үг нь гэсэн чинь бүгд найрамдах Хятад ард улс ба бүгд найрамдах Монгол ард улс хоёрын хоорондын найрамдал хамтын ажиллагаа мандтугай. Зөвлөлт холбоот улсаар манлайлуулсан дайны дэлхийн инх тайвны хүчин мандтугай гэсэн байгаа бас. За. Тэгээд одоо энэ чинь
54 он гэж нөгөө 58 56 он гэх нөгөө 50,000 баригдах юм. Ихэн штэ. За. Тэгээд эндээс эхлээл ер нь тийм 50,000-ууд 50,000 51 өөр гэдэг ингээд баригдаад байсан. Тэгээ нөгөө их дэлгүүр мэлгүүр. Хятад ажилчид орж ирээд. Тэгэл тэр ярьдгийг штэ. Одоо манай бүр залуу ээж одоо залуу ээж гэж одоо 84-тэй болчихсон шүү дээ манай ээж. Тэгээд ярьдгийг штэ. Юу хятад кино аягүй их гаргадаг. Хятад киног үздэг. Ажилчид нь ингээд нөгөө кино минь үзэхэр нөгөө тэнд байгаа хүүхдүүд ороод үзчихдэг л байсан юм байна л. Тэгээд хятад киног их гаргадаг байсан. Гэтэ нөлөө ер нь их лээсл юм биш шүү дээ. Тэгээ бид нар анзаардаг болохоос биш одоо инх тайвны гүүр 40-50,000 аль бүгдээрээ байх тий? Тий биш юу биш 50,000. 50,000. Их дэлгүүрийг бол биш шүү. Их дэлгүүрийг хятад барьж өгсөн юм байлээ. Их дэлгүүрийг барьсан. Инх тайвны гүүрийг барьж өгсөн. Зөндөө 120. Тийм байх нэрээ. 220 ч нэгтээ дутуу хаяа зэвцсэн. Тийм гэсэн. Тийм дутуу хаяа зэвцсэн. 60 хэдэн он гаргаад нөгөө Монгол хятад ирсэн муудлаа, Орос хятад ирсэн муудалцаад. Тэгээ 64 65 он гэдэл муудалцсан баха. Тэгээ ийм хөө тэгэл энэ нөгөө нэг одоо бид нар чинь Орос ах нар гэж аягүй их ярьдаг байсан шүү дээ. Тэгээ тэгсэн чинь тэр Орос ах нар гэдэг үг маань өөрөө хятадудаас ирсэн үг юм биш үү? Яа нэгдүгээр ахаа, хоёрдугаар ахаа гэж Орос тийм шүү дээ. Тий одоо нөгөө тансан лам баруун итгэл орчин дээр ч юм бол нэгдүгээр ах нь хин сармөгчин болоод тэгээ хоёрдугаар ах нь хин шорооч үлээ бааж ич үлээ тэгээ ингээд тий. Тэгээ нэрээ нэгдүгээр ахаа, хоёрдугаар ахаа гэдэг. Тий тэгээд ахаа гэдэг үг чинь өөрөө хятадын хүндэтгсэн үг. Тэгээ одоо энэ дээр ингээл юу манлайлуулсан тийм ээ зөв толгойд улсаар манлайлуулсан гэл дандаа ингээл Оросын үг гараад тэгээ Оросыг зөвлөлт толгойд улсыг урдаа тавиал тийм ээ. Тэгээд Оросууд чинь өөрснөө аягүй их зовоо дүүлдүр аягүй их юм тусламж тийм ээ. Нөгөө мэрэгчлэлтэнгүүдээ хятад руу аягүй явуулсан. Тэгээд хятадууд тэр 49 50-ад оны баримтат кино ил болсон л доо. Оросуудын яг авсан баримтат кино бүр өнгөтөр авсан кино. Тэгсэн чинь тэр үед нөгөө одоо санаж нөө бид чамайг чийж бараг санахгүй байх та. Ер нь нэг 70 дом нөгөө хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд Орос дуу мó их дуулаад Оросын нөгөө нэг юм хүүхд шиг ингээл ингэж хувцлаад ингээл Оросын нөгөө ардын дуу бүжиг дуул аюух тэгдэг гэсэн. Яг л тэрнтэй адилхан хятад яг л тэгж ирсэн тэр үед. Тэгээд ах гэд дууддаг гэсэн. Орос ах нар. Тэгвэл тэгээд эхлээд хятадууд Оросуудыг ах нар гэж дуудаж жагаад тэгээд сүүл манайх тий. Тий хятадуудыг тэгээд дуудаад дэрхээр манайхан болсон. Ах нар гэд. Тэгэл дуудсан юм байл. Тэрнээс л монголчуудын анхных нь юу бол биш. Тий ах нар гэд дуудах чинь тэр бол ер нь хятад заншил шүү. Тий тэгэхээр юу тэгээд ах ч явахтай яах вэ? Тийм ээ. Орос ах нар гэд ярьдаг шүү дээ. Тий харин тий. Яг улбаатай бол хятад. Тий. Яа тэгэл энэ их нилийсэн өдөртөө энэ бичвэрүүдийг хүмүүс уншдаг гэсэн болов. Тий. Гүр хариу өөдгаараа хүн уншдаг те. Нойлд ингээ утасгүй орчгоороо бүр юу чамайг уншдаг гэдэг шиг. Тэр шиг тэгэл уншдаг л байсан баг та. Ёо бүр ингэ. Тийм багууч. Малчин эмэгтэйчүүд бүгд турлын шийдвэрийг биелүүлж байна л гин. Манай худалдагч нарын эрхэм үүргэл гин. Сонины мөрөөр ажилсны үүрэл гин. Тий. За энэ хараа. За гэвч дэлгүүрүүдэд боловсон биш хөшүүн хойрго явдал байсаар байна. Заримдаа худалдаа авчтай хэрцгий төгшин зан авираар харилцах явдал гардаг байна гэдэг. Хэрцгий төгшин. Зэрлэг байгаа. Манай худалдагч нарын эрхэм үүрэг гэдэг энэ нийтлэл дээр байгаа юм байна тий. Тийм хэрцгий төгшин багтаа. Зэрлэг байсан байгаа. Хэрцгий төгшин. Худалдааг яаж сайжруулах вэ гэж боддгоо. Өөрийн хариуцсан ажил хэрэгт ёс төдий ханддаг дэлгүүрийн ажилтнаар байна. Бараа тавьж олгож байхдаа худалдан авагчдыг үл тоомсорлох байдал гаргадаг худалдагч нар ч байгаа юм. Худалдан авагч нарыг дээл гутал биендээ тааруулж авахт нь туслахгүй. Тэднээс хөндөй байдаг худалдагч нар ч бас байна. Энэ талаар Улаанбаатар хотын 4-р дэлгүүрийн худалдагч Домхүү 27 дугаар дэлгүүрийн худалдагч Хурган нарыг дурдж олох юм шүү.
Адаа. Яашоо. Тэд туталтан авагчдыг хүндэтгдэг үү? Тэдэнтэй зөв бус харьцдаг. Барааг худалдаалахдаа үнийг бодлоон туулдаг байна. Энэ бол боловсон худалдааны хамгийн наазахын шаардлагыг биелүүлэхгүй байгаа хэрэгээ. За. Тэр нэр хөдөлгөгч нар авбал байвал байж штэ. Ста тийм л хат тий. Агуул та тий. Ахуул зайлт. Үти түүг учраас байгаа штэ. Яши түүг болоод байгаа штэ. Оо. Тэ дэргүй цалингаа авна штэ. Улсын юм чин тий. Ага атар ингээд бас ингээд нөө захмахтайгаар явж хагаад тэгээд завин ингээд хөдөлгөгч нар октос ууж идэг шүү дээ. Авал байвал гэсэн сэрэт. Тий. Тэд нар бол яг өөрийнх нь биш байхгүй. Харин андшгүй дээ ламуудаар сууж ламуудаар сууж идэг тий. Утас ухаал хариуг залхацсан дээ. Утас ухаал тэгэл ингээл. Өөрийнхөө лангуудаар сууж байгаа шал ондоо шүү дээрээ. Илт мэдэгддэг тий. Хөөсөө бэндэг гэлээ. Тий. Яг л юм. Тэгэхээр нөгөө нийгэм тийм байсан те. Би тэгээд бас энэ дээр би юу гарсан гэдэг удирдлагын стилийг сайжруулж ажил бүхэнд жигд хандуул гэдэг. Удирдлагын стил гэдэг үг. За 54 онд хэрэглэжсэн байгааз. Тий. Яг тийм бол энэ тэр үеийн үг хэллэг чинь бас их өөр шүү дээ. Маш өөр. Тийм байна. Тий. Удирдлагын стил дагш багтаа. Удирдлагын стил одоо бол менежмент гэж айгүйх ярьдаг болсон шүү дээ. Тий, удирдлагын стил гэдгийг. Тий. Менежментийн арга. За. Яг тэгтэл яа бас амар удиртай. Ямаа ёо энэ сонин харсан чи бүр. Тэгээд ингээд сонины ингээд нүүрэн дээр ингээд нэр бичигдсэн бол дуус. Одоо энэ дум хүн одоо хий хоёр бол тэгээд дууслаа шүү дээ. Тий. Тий хараа. Улаанбаатар хотын 4-р дэдгүүр бодлогч Думхүү 27-р дэдгүүр бодлогч Хурган. За Думхүү Хурган хоёр бол за дуус. Зайлуулаа яа. Тий, баллуул. Гэтэ нэр бас ингэ нөгөө хөвлөлт гарахаас нэр айдаг гэсэн баг тий. Тий. Тэгээд махсуулж гаруул тэгэл одоо тийш нь одоо тий. Яа шүү дээ. Одоо ингэ тараа Өрнөд Германы цагдаа нарын балмад ажиллагаа гэдэг. Вашингтоныхан бачимдаж байна л гин. Тийм шүү дээ. Бачимд. Амар бачимд задлаа. Вашингтоныхан бачимд. Гоё чинь тий. Энэ зарлал юу гэж байна? Бакарнад самрын тос үйлдвэрлэхэд хэрэглэх сайн цэвэрлж хуурсан самрыг албан газар ба энгийн хүмүүсээс килограмм нэг бүрийг 2 төгрөгөөр хуураагүй түүхээс самар килограмм бүрийг 1 төгрөг 50 мөнгөөр бэлэн үнээр худалдаа авнаа. Макнадын цаграа гэж шүү. Бас тэр үед байсан юм байна. Тийм байна тий. За. Ингээд бид хоёрын бас өнөөдрийн дугаар энэ дүрээд өндөрлөж байна да. За өнөөдрийн нөгөө хоёр нэвтрүүлэгт хамтран ажилласан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн бага хүүтэй уян хатан нөхцөлтэй ийм бизнесийн зээлийг BSP банкны санхүүгийн байгууллага гаргасан. Та BSP Finance гээд аппликейшнийг нь татаад тэгээ аппликейшнаараа дамжуулаад бизнесийн зээл авч болно. Ялангуяа бизнес эрхлэлт эмэгтэйчүүд энэ зээлийг авах боломжтой. За бас тэгээд хотын төгжрээтэй тийм энэ их төгжрээний дунд тийм ээ. Одоо дулаарч байна. Одоо дулаарч байна тийм мопеда, сайн мопеда авч унаарай. Мопед бол үнэхээр их хотын одоо таны үнж хөлөг шүү. За баярлалаа. За баярлалаа.